Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Та бүхэнд орой мэнийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх солонгоор нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир төлөвлөгч юм бат. Төлөвч Чансал болон ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа нэвтрүүлгийн хаяхинд өнөөдөр өрх мэдээллийн товчийг танилцуулъя тийм. За өнөөдөр та бүхэнд коронавирусын алдрын тохиолдолн мэдээллийн хувьд гэх юм бол нас орсон охноос маань мессеж ирсэн байна гэсэн мэдээлэл өнөөдөр даам цагны дээр хамгийн эрэлттэй мэдээ байсан учраас хөрөхөр бэлдсэн. За бичлэгний хувьд гэх юм бол вакусын түүхийг танилцуулахаар бэлдсэн байна. За миний мэдээллийн хувьд гэх юм бол Сөүл хотын айлуудаас авсан судалгаа олонний гайхширлыг төрүүлж гэсэн мэдээлэл байна. За мөн онцлог постивд 10 жилийн түүх гэсэн юм. За мэдээлэл пост байна. Энийг хүргэхээр бэлтгэсэн байна. За эхлээд цагаарын мэдээллийг хүргэе. Чэжүүд 7 эмтэй, баазрын үйл эрхэг, бусан 5 эмтэй зэлмэг байгаа байна. За яг одоо Сөүл нэмэх хасах 2 хэмийн хүүтэн байгаа байна. Өдөртөө нэмэх 1, шөндөө хасах 4 хэмийн хүүтэн. За мөн баг зэргийн үйл эрхэг байгаа байна. Үргэлжлүүлэн ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хашаар бүгд Солонгос улсын вон 2 төгрөгч мөнгө, бэлнээр авах нь 2.28, бэлэн бусаар авах нь 2.32, зарах нь 2.45 байгаа юм байна. За нэвтрүүлгийн ихэнд сонь сайхнаа хуваалцдаг байгаа. Сонсогч нараа манаас сонь сайхан юу вэ? За шинэ жил боллоо. Удахгүй Шинбахаараас сонь сайхан юу вэ да? За миний хувьд бол одоо энэ оны сүүлийн өдрүүд ер нь маш завгүй л өнгөрөөд байна. Тэгээ өчигдөр жишээ нь манай гэртээ харилцан подкастынхан маань одоо энэ жилийнхаа 9 сараас хойш 8 сараас хойш явсан дугааруудаа дүгнээд бас хоорондоо нэг баг болж байгаа учраас ялагч бага тодруулаад нэг иймэрхүү байдлаар дүгнээд тэгээд өчтөр баг зэрэг оройтсан. Тэгээ өнөөдөр өглөө бас 8 цагаас бол 9 цагаас хүмүүстэй уулзах тийм цаг тохиорчихсан байсан. За тэгээ ажил дээрээ ирээд л өнөөдөр чинь одоо 5 дэх монголчууд нэвтрүүлгийн бас одоо дугаараа бичээд за тэгээд орой авц соёлд орно гэл ер нь нэлээ ажлын хувьд бол одоо ачаалал ихтэй гэх юм уу их ажил ихтэй л иймэрхүү байна. Өнөөдөр бас Чанцаагийн хувьд Бакас гэдэг түүх гээд ингээд оруулчихсан байхаар нэг жоохон ядраад ах шиг байхаар видео үзчихсэн. Нэрээ нэг гарч Бакас уугаад үзье гэдэг нэг иймэрхүү байдлаар туршиж үзсэн байгаа. Тэгээ яаж энэ дэртэж гинөө. За яг энэ Бакас ярихт нь ярина. Надаар нэг иймэрхүү сонирн байна. Чамаар сонь сайхан юм байна. Надаар сонь сайхан гэх юм бол би жоохон нойр багтаа яваад тийм өчтөр айгуу сайн унтсан. Өглөө бүр нэг тийм гоё нүдэ нээдэг шүү дээ. Айгуу гоё ирж өчтөө нээгээд өглөө жоохон ажлаас оцорсон байгаа. Тэгээд за ажлаасаа яана хоцорчлоо доо гэсэн чинь баг ах нь хоцорч байгаа шүү. Тэгэл би бас хоцорч байна. Тийм өглөө жоохон онцгой болсон. Уг нь айгуу гоё өглөө эхлүүлсэн. За тэгээ одоо хоцрохгүй. Иймэрхүү сонь сайхантай байна да. За тэгэхээр сэтгэлээ уншаад хамгийн ихний мэдээлэлээ хүргье. Наркаташ мөн орой мэндийг хүргэсэн байна. Сараван Жодорж, Катя, төрөө их жаргал тоогч манаас өдөр орой мэндийг хүргэсэн байна. Бүгд орой мэндийг хүргье. За мөн нэвтрүүлгийн маань үзэж байгаа сонсогч нар өөрийн Facebook хуудас болон өөр бусад групп руу нэвтрүүлгийн маань шеэрлэж илүү олон хүмүүст хүрэхэд хувь нэмрээ оруулаарай гэж хүсье. За тэгээд жаргал тоогч маань хүүтэн салхитай онцгой өдөр байна гэсэн байна. За Монголд бол арай гайгүй болоод байгаа боловч байгаа шүү дээ. Тэгээ сая нэг амралтын өдөр дээр хүүтрсний удахад арай бас нааштай цагаагаар тий. За тэгэхээр хамгийн ихний мэдээлэл хүргэе. Өнөөдөр бүгд найрамд Солонгос улсад коронавирусын халдварын 3865 тохиол бүртгэгдсэн. Үүний 88 нь хилийн чанаас зөвлөгдөж орж ирсэн байна. Солонгос нийгэм зай барих дэглэмийг нэлээ чангатгсан. Тэгээ үүний бас ашиг гарч явах шиг байна. 7000-аас хойш 8000 хүрч ирсэн. За тэгээд одоо бол 3865 болж 3000 руу буурсан байна. Гэтэ энэ бол мэдээж өндөр тоо. Гэтэ цаашдаа бол хэрхэн яаж нийгэм зай барих дэглэм маань журам маань өөрчлөлтийг мэдэхгүй. Гэтэ одоогор бол гадуур дээдлэн 4 хүн цугларах бол боломжтой байгаа юм билээ. За тэгэхээр миний онцлог мэдээллийн хувьд даам цаг нэт дээр тавигдсан хамгийн эрэлттэй солонгосчуудын хамгийн их уншсан мэдээнээс би онцлог нэг мэдээллийг хүргэдэг байгаа. За өнөөдрийн мэдээллийн хувьд гэх юм бол нас орсон охноос маань мессеж ирлээ гэсэн мэдээлэл байна. За энэ иргэмний хувьд бол өчигдөр буюу 12 сарын 27-ны өдөр өөрийн одоо утсан дээрх мессежээ SS-лээд скриншот хийгээд өөрийн сошиал ертөнцийн сошиалд бол байршуулсан байна л да. Юу гэж байршуулсан бэ гэхээр 3 жилийн өмнө охин маань
ингээд харамсалтайгаар амнасаа алдсан байгаа. Тэгээд одоо бол аль хэдийн 3 жил өнгөрсөн байна. Гэтэл охиноос маань ааваа миний утас эвдэрч эхлэе. Та ингээд би утас эвдэрсэн учраас ингээд янзлуулах гад өгсөн байгаа. Та боломжтой бол над руу мессеж бичээрэй. Миний мессежийг харах юм болоо гэсэн мессеж ирсэн юм байна л да. Тэгээ энэ аавын хувьд бол 3 жилийн өмнө охиноо алдсан. Тэгтээ охин нь сурахтаа хилдэж ороогүй юм жоохон охин байсан. Тэгээ одоо миний охиноос ингээд тэнгэрээс надад мессеж ирж явах шиг байна гэд ийм мессежийг оруулсан. Тэгээ дараа нь болохоор аава та ингээд дансны дугаараа мэдээлэл надад өгөх боломжтой юу гэсэн мэдээлэл өгсөн байсан. За энэ маань юу гэхээр Солонгост хамгийн их гардаг заллин байгаа. За энэ заллин voice phishing гэдэг утсаар хин нэг заллах хайртай дотны хүн болоод ингээд дүрс гэж заллах юм тохиолдлууд их байдаг. Тэгэхээр одоо сошиаларч үү гэм тухайн хүний за энэ хүн охинтой юм байна гэдэг мэдээллийг аваад тэгэд мессеж бичсэн юм шиг байгаа. Тэгээ энэ аавын хувьд нэг талаараа бол нас орсон охиноос маань мессеж ирээд тий одоо гоё гэдэг утгаараа нөгөө талаасаа бол хүний бас яг ийм эмзэг хэцүү зүйлийг ашиглаж хин нэг луйвардахыг оролдож байгаа гэдэг нь бас айгүй муухай байна гэж бичсэн байлээ. Тэгээ энэ дээр солонгосчуудын сэтгэл солонгост бол хамгийн гардаг гэмт хэрэг voice phishing хин нэг утсаар заллах. Тэгтээ ядаж тий ийм хүмүүсийг хин хайртай дотны хүмүүсээ алдсан байхад нь ингээд нэмж бити шархлуулаач гэсэн сэтгэлүүд нэлээх бичигдсэн байлээ. Тэгээ энэ мэдээлэл өнөөдөр хамгийн эргэлтэй байлаа. Би бас эхлээд энэ гартхын сонсоод нэрээ одоо бас юу болсон юм болоо гэд бас тийм сонирхолтой зүйл байх нь гэсэн ловер хийдэг хүмүүсийн хувьд бол ер нь мэдээллийг бол ямар ийм тийм гэж ялахгүйгээр ер нь ашиглахыг хичээх юм да тий. Тэгэхээр саяхан интернетээр хөгжилтэй бичлэг яваад байсан нь болохоор гадаад ажилтнууд руу бас тийм voice phishing тийм заллин хийдэг хүмүүс уг нь бол мессеж бичсэн байлээ л дээ. Одоо ингээд дугаар иймэрхүү зүйл байна гэд. Тэгээ гол нь эсрэгээр тэр хүмүүсээр бас яг одоо нөгөөд нь болохоор контент бэлтгэдэг хүмүүс эсрэгээр тэр гадаад ажилтан болоод яг тоглоом хийгээд яриаг ингэж ойлгохгүй юм болоо. Тэгээд тэр нэг 10 гаруй минутын бичлэг сүүлдээ нэлээ инээдтэй л юм байл л дээ. Сүүлдээ бол нөгөө хэд нь бүр гайхаад ямар ч мөнгөтэй юм шиг нэг хоорондоо ингэ цаанаа яриад хин гинэгэнгүүт хятадаар нэрлээл манай танаа аавч энд ирээд аавч ингэ бэртсэн байна мөнгө хэрэгтэй гэдэг. Манай хятад байгаа ш тэгээд аавч ингэ гэдэг үгнгүүт хятад нэр хэлээд амар урт нэр хэлэнгүүт нөгөө заллидаг хүмүүс чинь яг нөгөө нэрийн дугаараа хэлж чадахгүй. Уг нь бол мэдээлэл ашиглаад тэрний хүү тэр мөн үү те танаа аавч энд ингэ эвлэг тэрчлээ. Яаралтай мөнгө шилжүүлэл хаалгаанд орвол одоо те ингээд аврах гад байна гэдэг юм. Тэнгүүт нөгөө хүн чинь албаар гадаад хүн болоод хэлчихэнгүүт нэрийг хэлж чадахгүй. Тэгээл манай аав хятадын тэр можид байгаа энд ирсэн юм уу гэдэг нэг иймэрхүү байдлаар тоглоом хийгээд яг нөгөө заллах гэсэн хүмүүсийг эсрэгээр заллсан нэг тийм бичлэгүүд интернетэд явуулсан. Тэр надад бас заллин хийдэг хүмүүсийг заллсан хөгжилтэй бичлэг санагдсан. За тэгээ би бас тэр бичлэг үзсэн л да аюу нийттэй л юм байлаа. Тэгээ Солонгост хамгийн их гардаг гэмт хэрэг байгаа штэ. Тэгээ ялтчгүй өөр дээр одоо ирээд тэ хайртай дотны хүн чинь ингээд гэмтсэн байна, усалд орцсон байна гэх юм бол хүн болгон сандрна штэ. Яанаа тэгсэн болов гэдэг тийм. Тэгээ тийм байдлаар заллин аюу хийдэг юм байлээ шүү. Манайхан тэгээ ер нь баг одоо мэдсэн баг тэ. Хоёулаа чи нилээ олгоод бас мэдээлэл хүргэсэн байгаа штэ. Тэгээ зарим хүмүүсийн хувьд болохоор настай хүмүүс энд бол нилээ өртөх гээд байдаг. Тэгээд ялангуяа банкны ажилтан бол энэ тал дээр нэлээд тийм сургаг одоо сургалтч авдаг юм эсвэл өөрсдөө тийм сэргэлэн байдаг болохоор сүүлийн үед бол тийм сэжигтэй санагдсан хүмүүсийг яг одоо мөнгө авах гээд ирэхэд нь цагдаа дуудаад мөнгөний өгөхгүй удаан хугацаар байлгаж байгаа. Тэр хүмүүстэй уцаар яриад ингээд ялангуяа тийм байж хахад нь бичгээр эсвэл өгдөг ч юм уу тусламж хэрэгтэй юу гэдэг нэг иймэрхүү байдлаар мөнгөний авч үлдэх ийм туслах ийм зүйлүүд бас заримдаа мэдээ бол гарсан харагдаж байдаг. За тэгэхээр эхний мэдээлэлээ хүргэлээ. Үргэлжлүүлэн дараагийн мэдээлэлээ хүргэе. За миний мэдээллийн хувьд гэх юм бол энэ бас Юми цэг юм ингээд Монгол их сурвалжтай мэдээлэл байсан. Тэгээ надад яг мэдээлүүд нь бол бас таалагдсан л да. Сөүл хотын айл өрхүүдээс авсан судалгаа олонний агшаарлыг төрүүлжээ гэсэн юм гарч ихтэй юм байлаа. За тэгээ өмнөд Солонгосын айл одоо хот өрхүүдийн хамгийн том хэсэг буюу 33%-ыг ганц бие иргэд бүрдүүлж байгаа гэдэг юм судалгааг статистик тоо баримт харуулжээ гэсэн байна. За энэ судалгаа нь болохоор өнгөрсөн оны 11-р сараас 1-р сарын хооронд нийтдээ 4041 айлд бол санамсаргүй байдлаар юм төвөр судалгаа хийсэн юм байна. Тэгээ эндээс бол хамгийн их буюу 33.3% нь ганц бие, 25.8% нь 2, 20.6% нь 3, 19.2% нь 4 ам бүлтэй айлууд байсан гэж байна. За тэгээд ганц ам бүлтэй айлуудын 41%-ийг залуу үеийнхэн, 22.6%-ийг ахмад насныхан, 16.2%-ийг дундаж насныхан бүрдүүлсэн байна гэж. Тэгэхээр ганц бие хүмүүс гэхээр одоо яг ганцаараа гэхээр ахмад настай хүмүүс бол ямар ч бас энэ бүлгийг бол тэргүүлээгүй. Хамгийн их нь бол залуучууд бол бүрдүүлж байна гэсэн ийм бас тоо байна. Ер нь энэ судалгааг хараад хад нэлээд тийм дэлгэрэнгүй тийм
нэг судалгаанаас нь үндэслээд ямар өөр үр дагаврууд байна гэдгийг бол харуулсан санагдсан. Тэгээ ганцаараа амьдрахад бол жишээ нь хамгийн их одоо тохиолддог бэрхшээлүүд юу байж болох вэ гэж бас асуусан байлаа. Чиний бодлоор энэ дээр жишээ нь юу байж болох вэ? Ганцаараа амьдрахад ямар зүйл нь хамгийн одоо бэрхшээлтэй санагддаг вэ? Ганцаараа байх юм да хотлоо. Ганцаараа байхаар чинь зардлууд байна шүү дээ. Ер нь урсгал зардлуудад бас ганцаараа одоо хоёулаа хуваадаг бол харьцангуй арай бага. За би ч бол яг нэг тусдаа амьдарсан солонгосчууд ганцаараа амьдарч ирсэн. Тэгэхэд чинь байрны зардлаа төлж байгаа, хоол ундаа авж байгаа. Тэгээд сургалтын төлбөрөө төлөх ч гэдэм. Тэгээ энэ болгон зарцуулаад яг өөрт үлдэх нь айгүй бага санагдчихсэн. Тэгээ сүүл рүү дараа найзтайгаа амьдрангууд найзтайгаа байрны мөнгөө төлсөн чи ямар гоё юм бэ? Цаана мөнгө үлдээ тэргээр нь хувцсанаар авдаг ч гэдэм юм ийшээ тийшээс аялахад зарцуулах боломжтой болж ирсэн. Тэгэхээр чиний хэлдэг энэ зүйл бас байна. Одоо ганцаараа амьдрахад хамгийн тулгардаг бэрхшээлтэй зүйлийн 3 дугаар болохоор санхүүгийн аюулгүй байдал гэж 20.3% одоо судалгаанд орсон хүмүүс хэлсэн бол 2 дугаар болохоор ганцаардал тий одоо мөнгнөөсөө илүүгээр ингээ ганцаараа байх нь хэцүү гэж 23.3% хэлсэн бол за мөн өвчин зовлон гэдэг хариултыг 32.5 буюу судалгаанд оролцсон хамгийн их хүмүүс ганцаараа байхад иймэрхүү зүйлүүд бол асуудалтай байна гэсэн байна. За үүнээс цаашаа бас дэлгэрүүлээд үзэх юм бол Сөүл хотын айл өрхийн дундаж орлого жилдээ гэх юм бол 49.2 сая вон байна гинэ. Тэгээ энэ нь болохоор яг 2018 оны хаваад 2019 оны судалгаагаар 50.8 сая вон болж нэмэгдсэн юм байна. Одоо тэгэхээр энэ хөдөлмөрийн өслийн хэмжээ жил болгон нэмэгдэж байгаатай бол холбоотой байх. Нөгөө талаараа бас айл өрхүүдийн дундаж өрийн хэмжээ гэж бас байгаа. Энэ нь болохоор 44 сая гинэ. Тэгэхээр зөвхөн ингээд өртөө айлуудын судлаад үзсэн чинь дундаж өрийнхээ хэмжээ гэхээр 99 сая бараг 100 сая вон гэхээр яг нөгөө өртөө айлууд гэх юм бол өрийн хэмжээ бол ер нь нэлээд өндөр байгааг бас эндээс бол одоо харж болох юм байна. Тэгээд яагаад бас үр үүсээд байна гэхээр байр түрээслэхэд хамгийн нэгдүгээр их мөнгө гаргадаг юм байна. Хоёрдугаарт байр худалдаж авахад гуравдугаарт нь болохоор гэртээ хөрөнгө оруулалт хийх гэдэг. Энэ нь болохоор маш бага 5% эзэлж байгаа. Ер нь бол байр түрээслэх болон худалдаж авахтай хүмүүс хамгийн их өөрөө бол тавьж байгаа юм байна. За гэхдээ ер нь бол дийлэнх ганц бие хүмүүс бас байгаад байгаа юм шүү, тэ? Тий, ер нь бол айл өрхүүдийн хамгийн их нь одоо Солонгост гэр бүлүүдийг судлаад үзэхэд энэ бол яг түүгээр судалгаатай. Гэхдээ ер нь бол нэлээд тийм хантай байх гэж харж байна. Тэгэхээр хамгийн их нь бол ганц бие хүмүүс. Тэр дундаа залуу хүмүүс бол эзэлж байгаа. Ийм бол дүр зураг байгаа юм байна. Тэгээ энэ мэдээллийн хувьд яг энэ үнээр үндэслээд гэх юм бол Сөүл хотын захиргаанаас тэр хүмүүстэй зориулсан одоо ганц бие хүмүүс зориулсан одоо ийм бодлогыг бол шинээр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн юм байна. Ягаад гэвэл мэдээж одоо нийгмийн хандлага бол өөр болж штэ. Ганцаараа амьдарч байгаа хүмүүс нь нийт энэ амьдарч байгаа хүмүүсийг маш их хөө нийцэлчихээр ганц бие хүмүүс зориулсан ийм бодлого бол биднэрт хэрэгтэй гэж бол үзсэн байна. Тэгээ Солонгос улсын хувьд нийтэд ингээ сая энэ базаад хэлэх юм бол 51.8 сая хүн амтайгаас 9 сая одоо 60 мянган нь бол ганц бие хүмүүс л амьдарч байна гэсэн ийм судалгаа бол гарсан юм байна. Ялчгүй энэ тоол өсөд байгаа жилдээ. Тэгэхээр өнгөрсөн 2 жилийг харьцуулаад үзэхээр 677% бол энэ тоон бол өссөн гэсэн бас ийм үзүүлэлт бол гарч байгаа юм байна. За тэгээ үргэлжлүүлэн сэтгэлээсээ бас уншия. Зөвчмөн маань тэр бичлэг үзсэн саваж илээ штэ. Данс хийх гэж бүр гоё ер нь тэгж хашраах хэрэгтэй гэсэн байна. Зөвчмөн маань бас хамгийн хүнд сэтгэл зүй санагддаг. Өвдөхөд ядчил хажууд хүн байвал те гэсэн байна. Ганаа төмөрөтроос орой мэндийг хүргэсэн. За сураа та хоёр нэг дугаар дээр ярьж байсан нохооных нь нэрээр яриад байсан гэд тэр өстой супер гэсэн байна. Яа voice pitch ингээ залангуудаа нохооных нь нэр хэлэнгүүтээ тэр чинь аюулд орсон байна гэд. Эсвэл данс зээл авсан байж гэлөө те. Манай одоо хүн шиг данс моснаас зээл аваад байхтай гэд ярьжсэн санагдаж байна. Бүтлгүүл залилах гэж оролцсон орлогын нэг байна шүү дээ. Яг ойр дотны хүмүүсийн нэрийг байдаг юм уу? Ямар нэгэн байдлаар мэдээлэл аваад тэргээр нь л ашиглаж утасны залилыг хийдэг юм шиг л. За тулга сонон болон чуука энэ омогшил мөнх эрдэнэ ороймд гэсэн байна. За омогшил мөнх эрдэнээс ойрт ерөөсө харагдаагүй байсан байна. Минь байна уу? Минь дамруу. За бас манай ганаа орой мэндийг хүргэсэн байна. Ойр ногоон өнгийн зүрх хараагүй утсан байна. Сонь сайхан юм байна да. За үргэлжлүүлэн дараагийн пост өргөе те. За дараагийн постны хувьд гэх юм бол машинамго могжа Солонгостой хамтдан гэсэн Facebook групп байна. За энэ групп дээр ээж охин гэдэг интернет хэрэглэгч уралдсан байна. За ажлын өдрийн хоол нэг иймэрхүү гэсэн байна. За тэгээд Солонгост ажиллаж байгаа нэг бүсгүй өөрийнхөө ажлын өдрийн хоолтой хэрхэн ямар хуу хоол ундэд итгэвэ гэд. За энэ дээр харах юм бол за үндсэн хоол нэг юм шүлтэй хоол байх шиг байна. Тэгээ будаатай хачир нь болохоор за тоолоод үзэх юм бол за нэг 15-аад хачир байна уу? 15 хачир тавьсан тойрлоод баахан хоолоо тавьсан ингээд ажлынхаа өдрийн хоолны зургийг оруулсан байлээ. Тэгээ мэдээж ажиллаж байгаа газараас шалтгаалаад өөр л байдаг байх л та. Гэхдээ яалтчгүй
нилээ сонирхолтой санагдсан. Жишээлбэл би ч өөрөө нөө цагийн ажил нэлээ олон хийдэг гэсэн Солонгост. Тэгэл заримдаа хоолгүй газраас байна, заримдаа дажгүй хоолтой газар байна. Гэхдээ хамгийн их ялгагддаг зүйл нь хачир айгүй ихтэй. Солонгос ч өөрсдөө үндсэн хоолоосоо газар гадна ингээд заавал олон төрлийн юм тавьж иддэг штэ. Тэгээд дараа нь ингээд Солонгос сурж байгаад эргээд Монголдо ирсэн чинь нөгөө та нэг тийм бичлэг юу зураг харж байсан. Кимчи байхгүй бол цөв орохгүй байна гэх. Тэрэн шиг ингээд олон төрлийн зүйл хольж идсээр гоо сурцсан. Тэгээ Монголдо эргээд ирсэн чинь би ингээд радиод ажиллаж байсан чинь юу радиод ажиллаж дөнгөж эхлээд тэгээ цовинтай ингээ юм идэх юм байдгүй манай ажил те тэгснэ хажууд нь талах орсон байсан чи гэрлэгч нам чи ямар амар идтэй ч янца талхтаа онд зөө идээд байгаа бөөн гурлгээд тийж хэлжсэн байхгүй тэгээд яалтч ингээ олон төрлийн юм холж идэхээр тэр нь ингээ сүлдээ зуршил гэдэг юм уу хажуугаар нь заавал нэг хоолны хажуугаар нэг юм тавьмаар эсвэл нэг кимчи ч юм уу нэг ноото ч юм уу холж идмээр санагдаад болч тийм байл шүү. Би өчтөр бас нэг YouTube суугийг дагдаг. Тэн дээр нөгөө одоо notification юм одоо юу ирдэг ч тийм шинэ видео нэмэгдлээ гэдэг. Тэн дээр яг ингээд солонгосууд ч өөрсдөө бас YouTube руу анхаарал хатахын тулд бас сүртэй нэр өгдөг. Тэгээ харсан чи монголчууд одоо өөрсдөө тийм солонгосуудын гомдоосоос болоод ийм асуудалд орж байгаа нэг тиймэрхүү утгатай юм 10 минут имжлэг байсан л та. Тэгээ би тэрийг яг оруулах гэснэ. За жоохон сүрөгч юм шиг санагдаад танилцуулаг үлдээ. Зүгээр агуулгыг харах юм бол солонгос одоо соёл Монголд бол маш их нэвтэрсэн. Ялангуяа энэ кимчиг хүртэлтэй гаргаад солонгос монгол хүмүүс баг энэ кимчиг хоолндоо хийхгүй бол одоо хоолоо идэж чадахгүй хэмжээнд бол хүрсэн. Иймэрхүү уг нь ингээд тэгээд сая тэр нэг хэрэг байсан шүү дээ. Солонгос хүн ингээд зодуулсан ийм хэрэг гарсан. Тэгээ энээс болоод яг Монгол тэр охин бас зодуулсан тэр асуудал дээр болохоор солонгосчууд бүр одоо төрийн хэмжээнд авч үзээд ингээд судлахаар болсон. Харин солонгос хүн зодуулсан хэрэг дээр болохоор их хайн хандлаач гэдэг юм уу иймэрхүү мэдээлэл хэлээд энээсээ болоод одоо хоёр орны харилцаа жоох муудаж байна гэсэн нэг тиймэрхүү зүйл хэлээд хэрвээ ингээд харилцаа тасрах юм бол одоо солонгос хүмүүсийн оролцоогүй тусалцаагүй бол монголчууд жоох хэцүү байдалд орно гэсэн нэг тийм агуулгатай одоо видео байсан. Тэгээд зүгээр энэ дээр яг зарим талаараа яг бас нэг тийм бүр кимчи мимчи гэдэг бүр юмнуудаа ингээд ийм зүйлүүд гээд бид нар бол яг тоохгүй л дээ. Үгүй байхгүй болоод тэгэл байхгүй шүү дээ. Гэхдээ яг зүгээр амьдрал бол нилээд ороод ирчихсэн гэдэг нэг тэд нар аль болохоор бичлэгээ бодиттой болохын тулд нэг тийм факт гэдэг юм уу иймэрхүү зүйлүүд дурдаад байгаа. Тэнд нь болохоор ингээд Монголын ийм арт ч юм уу ингээд дэлгүүрүүдийг гаргаад ийм савлгаатай хэмчээ ч юм уу иймэрхүү зүйлүүд маш өрөөтэй байгаагаас гаргаж ирсэн. Тэгэхээр хүссэн үсээгүй бас нэг иймэрхүү одоо юмнууд нөлөө нь орж ирээд байгаа юм байна гэдгийг өчтөр бас анзаарч ирсэн. Яг нь хоолны хөнгөн юм дээр би бас жоохон юу сүртэй тийм юу бас жишээ татчих шиг боллоо. Гэхдээ ер нь бол зүгээр солонгосчууд бол нэг өөрсдийнхөө давуу талын мэдэнгүүтээ сул талыг бас ингэж яриад байгаа юм шиг санагдсан л та. Тэгэд нэг баахан сэтгэл бичээл одоо орон солонгос хүмүүс тийштэйгээл дэмжээл яг тэрийг ингээд жоохон дэлгэрүүлээ харах юм бол надаа ингээд оргуураа доорн бараг жоохон ингээд бичмээр санагдсан. Гэхдээ нэг за баргийн бичгээр болмол түгээх болчин цагийн гарц гээл орхиод тэгээд явахаар шийдсэн л дээ. Олон хүн угаасаа өөрсдийнхөө үзэл бодол нь янз бүрээр байгаа штэ тий. Тэгээ таны хувьд яг ингэж иддэг үү? Ер нь яадаг вэ? Ер нь гэхдээ яг би гол нь идэх идэхгүй дээ биш. Солонгост ажиллаж байхад эмдэж тэнд ажиллаж байгаа хүмүүстэй ингээд ярих гэдэг ш. Тэгэхээр гадаадад солонгост ажиллаж байгаа хүмүүс маань өдрийн хоол нэг за Монголынхоос бол шал өөр байгаа ш. Бид нар ч өдөрт нэг аяхтай хоол ингээд аваад өдрийн цайны цагаар нэг иддэг. Солонгос ч болохоор ингээд жижиг байдлаар айгүй олон төрлийн мэдээд идэг ш. Тэгэхээр ажиллаж байгаа хүмүүсийн хоол бүгд өөрөө учраас энэ талаар ярилцъя гэдэг. Таны хувьд ямар хөөсөн бол? Миний хувьд болохоор нэг панча одоо энэ хачруудаас бол үнцэн иддэг хідэ хачрууд голцоо байдаг дөө. Тэгээд ихэвчлэн тэднийг идээд одоо энэ дэр ингээ харангуут за түрүү хэлсэн 15 орчим байлаа гэхэд би нэг 5-ын ч юм уу иддэг тийм. Үлцээд энэ бол нэг их бараг амсдгүй иймэрхүү байдлаар яг зарим газар ингээд хачир нэг гоё газрууд байдаг ч тэгэх юм бол магадгүй тэр хоолны газрыг сонгож орох шалтгаан нь бол болдог. Тэгэл өндөг одоо загас дүрснүүд ингээд нэг арай махтай ч юм уу тийм иймэрхүү хачрууд байх юм бол хоол муутай үед бараг тэднийг идэж яхад нэлээд хөөрхөн болцдог штэ. Тэгэхээр ер нь хачрын хувьд бол яалтчгүй нэг давуу тал л та. Ингээд олон тавиад идэх гэдэг чинь сонголт олон байна гэдэг чинь нэлээд гоё. Тэгэл ямар ч газар орсон ингээд иймэрхүү байдлаар хачраа ингээд зөндөө олныг өрчдөг болохоор хоолны соёлын хувьд бол нэлээд агууштай л гэж боддیں۔ Би болохоор нэг газар ажиллаж байсан. Тэгээд тэр нь бас үйлдвэрлэсэн баг. Тэр үйлдвэрт болохоор ингээд ерөөсө маха өгдөггүй айгүй хэцүү. Тэгэл өдөржингөө ажиллаад орой ингээл өдрийн хоол идэгэл тэнгүүт чи нэг жоохон ийм шүл тэг усан шүл тэгээ маха өгөхгүй тэг нилээ улаан хачиртай. Тэнгүүт тэнд чи нэг ийм
4 билүү 5 монголчууд ажилладаг. Тэгээ нэг тэнд ажилладаг нэг ажимаа ингээ байнга энэ хачруудыг хийж авчирдаг байсан л та. Тэгээ яг ийм хатаас нь заагс идэг штэ жижигхэн. Тэгээ би тэрээс бусад ажиг нэдэггүй махны амттай хачруудыг ингээ дуустал нь идчихдэг. Тэгэлгүй энэ удаа яагаа ингэж хурдан дуусаад нэг л тэнгууд нь юм ч идэггүй шээ. Тэгэл авч идэл түгээд идчихдэг байсан л та. Яг сүүлдээ бид хэдэд зориулаад бүр ингээд тэр загастай хачрахаа эхлээд нэг ийм жижигхэн саунд авчирдаг байсан. Тэр нь айгу 4-5 монголчууд тэр дуусчих. Тэгсэн чи сүүлдээ тэр чинь ингээд жоогоо авчирдаг байсан бол ийм том саваар авчирсан бусд нь ийм жижигхэн болсон. Тэгээ бид хэдээ урд төхүүлж байгаа. За та сайн идэрээ гэд тийж ер нь бол өдрийнхөө хоолыг бараг зохицуулах тохиолдол ч их аюух гардаг байсан. Тэгээ сүүлдээ яг одоо энэ юм сайн би энэ сайн гэдэг ингээд явах юм бол илүү иддэг болох юм байл л дээ. Ер нь бол анх нэг их одоо анзаардгүй тоодгүй байсан зүйлүүдээ хүмүүс байнга тэ энэ би сайн чи энэний сайн идэж гэж эхлээд тахаар бас нэрээ одоо бие бодё гэж гэдэг юм нэг тиймэрхүү байдлаараас яриад дэлгүй иддэг болсон юм байна шүү. За үргэлжлүүлэн таны постыг сонирхъя те. За би энэ удаа бас одоо пост гэхээс жиргээгнээс Твиттерээс бол тэгээ Отгонбаатар гэдэг хүний юм постыг одоо жиргэг онцлмоор санагдсан. За 10 жилийн түүх гэсэн байна. Тэгээ энэ болохоор хойд солонгосын удирдагч Ким Жон 2011 оноос одоо засгийн эрхийг аваад энэ нь болохоор 12 сарын 19-нд нэг жил биш 10 жилийн үе болсон юм байна. Тэгээ энэ хугацаанд бол онцлог гэх юм бол 60 удаа баллистик пуужин туршив гэсэн байна. 4 удаа цөмийн туршилт. За тэгээ гадаад худалдаанд харин нэлээд буурчээ гэдэг энэ 11 оноос 21 оны хоорондох энэ үзүүлэлтүүдийг бол ингэж гаргасан байлаа. Тэгэхээр шинэ удирдагч гэх юм хойд солонгосын хувьд бол ялангуяа өмнөд солонгосын хэвлэл мэдээлэлээр бол байнга л дээ үсний засалт нэм байна, хурцчихсан байна. Ойрд гарч ирээгүй гэл ер нь мэдээллүүд нь бол маш их түлхүү цацагддаг. Тэгж ингэж явсаар гад одоо бол өдгөө 10 жилиг бол үдчихсэн байна. Тэгээ энэ хойд солонгосын одоо 3 дугаар үеийн удирдагчийн хувьд гэх юм бол одоо 84 оны 1 сард төрсөн. Одоо ч 1 сарын 8-нд төрсөн дээ. Одоо бол он гарахаар 30 ингээд 8 нас хүрж байгаа ийм залуу байх нь. Тэгээ Швейцарт бол боловсрал эзэмшээд 2010 оноос эхлээд бол яг хүмүүсийн анхаарлын төвд бол одоо олонний өмнө бол гарч эхэлсэн. Тэрнээс өмнө бол зөвхөн гадаадд сурж байгаа. За тэгээд нэг сагсан өмгөх дуртайч гэдэг юм нэг иймэрхүү ерөнхий мэдээлэл байсан бол одоо бас нэлээд 10 оноос хойш бол ингэж олон танигдаад эхэлсэн. Тэгээд явуулсан бодлогууд нь бол зарим талаараа хүмүүс бас гайгүй гэж бодсон ч юм харгас хэрцгий гэж дүгнэх гээд байдаг. Зарим хүмүүс нь болохоор бас одоо сайн дипломат ийм чадвартай гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бас ер нь бол олон янзаар бол дүгндэг байгаа. Тэгээд энэ хойд солонгосын удирдагчийн хувьд гэх юм бол энэ хүний аав нь гэх юм бол тийм Кэмерсэн байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ хүний хувьд болохоор өөрөө 4 их нэртэй 5 хүүхэдтэй байсан. Тэгээд тэргүү хатагтай гэж явдаг ихнэрийнхэн 3 хүүхдийнх нь голын хүүхэд гэж байгаа. Тэгэхээр энэ удирдагчийн хувьд бол одоо хойд солонгосыг удирдах эхлээд яг өдгөө бол 10 жилиг бол үдчихээд байгаа юм байна. 30 насны дундаас хамгийн гайгүй явж байгаа карьертай явж байгаа гэсэн шүү дээ. Тэгж яригадаад байдаг тийм. Тий. За тэгээд 10 жилийн түүхтэй гэдэг чинь 10 жил бас удирдсан юм биш тий. Тэг уг нь бол бид нэр харах юм бол яг энэ зурган дээрх эдийн засагч гэдэг юм иймэрхүү зүйл нь ингээд доошоо уруу буурч яваа гэдэг нь болохоор харамсалтай санагдаж байгаа. Гэхдээ бид нэр өөрсдөө зорилгоо арай өөр ч юм уу тэр пуужин харуулах туршилт хийх энүүндээ гол анхаарлаа тавиад байгаа учраас магадгүй тэр талаараа амжилттай яваач гэж харж болох юм л да. Уг нь бол эдийн засгийн үзүүлэлт ингэж буурна гэдэг чинь бол нэлээ хэцүү баймар санагдаад байгаа надад. Тэгээд одоо болохоор би тэр мэдээлэл харахаар яах вэ барьцгуултай хоёр талын мэдээллийг харахаар нэг бол за одоо ерөөсөө ингээд тэгээд дайн дууслаа солонгосын дайн хоёр солонгосын дайн ч дуусаагүй дайн гэдэг шүү дээ. Яг юун дээр ч гэсэн гэж Google дээр ч гэсэн хайхмал нэр дээр адилхан гарч ирдэг. Тэгээд за одоо ингээд эзлэн дуусгах тий одоо хоёр талаас гараа үсэг зураад ингээд дуусгах гэж байна гэсэн нэг мэдээлэл харлаа. Гэхдээ одоо үнэсгээ мэдгүй. Тэгээд байсаж жагаад үгүй дахиад хуужин харавж байна. Солонгосчууд бол ингээд дахиад юмнуудаа чангалж эхлэх гэж байна гэд иймэрхүү мэдээлэл би ч одоо яг анх солонгосоор сурч 2010 оны үед байна уу тэгд чи за одоо хоёр солонгос бараг юугөө дайдлаа гэл 10-аас 13 оны хоорондос маха тэгэл намайг сурч исэн чи манай гэр их үгүй чи одоо ингээд дайн болох гэж байгаа улсын хэлийг сураад яахын чанцаа дайн болчоор чи энэ хэлийг нь ашиглаад яаж амиа зогоож амьдрах гэж байгаа юм чи гэл айгүй хэлдэг байсан л да тэгэл үгүй нэр одоо энэ хоёрын хооронд дайн гарч үл яана гэ тэгээд нөгөө
Яг захын хэсгээр хоёр улс хилэлж байгаа хэсгээр бас ингээд монголчууд байгаа бол тэрийг одоо тэр монголчууд маань ингээд гэртээ ирэх хэрэгтэй гэсэн нэг тийм постыг тухайн үед оюутан багтаа харж лээсэн л да. Тэгээ тэр постыг харчаал за яана одоо би энэ хэлийг юу сураад очих гэсээр байтал дайм болчих юм байна да. Дайм болчвол нэрээ яана гэл нэг хэсэг ярьжсэн. Одоо болохоор эсэргээрээ бас арай өөр өнцгөөс ч гэдэм үү те. Өмнө Солонгос бол айгүй сайн хөгжилтэй байгаа. Энэ хоёрын харилцаа бол ингээд сайжирч явах шиг байна. Айгүй тийм барьцгүй яг үнэхээр сайжраад байна уу үгүй юу гэдгийг нь бол сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ бол мэдээж цааштай те хоёр талаасаа ингээд зөвшөөрлөлт хүрээд уг нь болоосоо л гэж боддог. Гэхдээ мэдээллүүдийг харах юм бол солонгосчууд зарим нь бол ингээд хойд солонгостой нэгдий гэсэн тиймэрхүү хүмүүс байдаг. Нөгөө талаар болохоор үгүй нэгдэх юм боломж байхгүй. Тусдаа яг тусгаар ус бие биендээ ямар нэгэн юм зүйл байхгүйгээр те эв нэгдэлтэй байхад бол боломж гэдэг юм уу. Тэгэж хүн болгоны байр суурь өөр л байх л та. Тэгэхээр ямар ч байсан аав нь түрүүн би Ким Ир Сен гэдэг нөгөө өвөөг нь хэлсэн Ким Жо Ил 2011 оны 12 сарын 17-нд нас орсон юм байлээ. Тэгэхээр яг ингээд 12 сарын 19-нд томилогдсон гэхээр ерөнхийдөө бол ингээд бодоод үзэхэд нэг ойрхон түүх байгаад байгаа. 10 жилийн өмнө. Гэхдээ бол энэ хүний тухай мэдээлэл маш их ер нь гардаг учраас миний хувьд 10 жил гэсэн ч үгүй ийм саяхных билүү гэж санагдсан. Яг хийж байгаа тэр мэдээлэгдэж байгаа байнга л гараад идэг зүйлүүдийг харахаар бол өчөө утцсан юм шиг санагдаад байсан чинь ер нь бол нэг 10 жилийн л түүхтэй ийм бол явж байгаа юм байлаа. За тэгэхээр сэтгэлээсээ болсон уншия. Сүгчүн маань дайн гарсан бол харин ч мэдээ орчуулад хэрэгтэй юм биш үү гэсэн байна. Сүгчүн бас мөн одоо бол дан ганц аяг хоол идэхгүй халууногоо хийдэж чаддгүй мөртлөө кимчи төмсний мөөгний ким гэдэг панча хийддэг болсон гэсэн байна. За тэгээ ер нь Солонгос гэлтгүй хаанч амьдэрсэн тэр газрынхаа хоол хүнс аж амьдрал суралцаад даддаг жам юм дөө. Солонгост монголчууд их байгаа болохоор нөлөөний хувьд бол их байгаа баха үн шүү гэсэн байна. Ер нь нэвтрүүлгээр дамжуулаад ингээд заримдаа ч ямар солонгосын тухай магтсан явж, заримдаа муулчихсан явж байгаа мэдээлэлээс шалтгаалаад ер нь хүмүүс сонсох юм бол энэ хоёр одоо нэг болохоор магтаад нэг болохоор бүр муулаад юм байх юм бол гэж одоо боддог байх та. Тийм яалтчгүй тэгэл хэрвээ мэдээлэл нь тийм байвал тухайн өдрийнхөө эрэлттэй мэдээлэл нь сайн байна уу муу байна уу тэгэл тэрнээсээ шалтгаалаад мэдээлэл хүргэж байгаа. За үргэлжлүүлэн өнөөдөр вакусны түүхийг танилцуулнаа. За бид нар бол айгүй бас хэрэгэлдэг шүү дээ. Би бол жоохон бахта айгүй хуудаг байсан. Ер нь вакус маань хизээ анх үйлдвэрлэгдэж гарсан. За тэгээд түүхийн хувьд те танилцуулахаар бэлдсэн байгаа. За вакусыг анх Чигжангийн буюу одоо компани ажилчид аягүй уудаг байсан. За ер нь бол ажил хийдэг хүмүүсийн те цаашаа амьдралыг бол тэтгэх аягүй сурхийн мундаг ундаа гэж нэрлэдэг байсан гэж. Тухайн үедээ Сөүл чүнгүү дүүрэг болон Ганнамд аягүй зарагддаг. Яг тэгвэл ажил хийж байгаа хүмүүс бол ингээ ядархаараа уудаг тийм ундаа байсан байгаа. За вакусны 1961 онд бол анх Солонгост гарч исэн. Гэхдээ энэ маань анхандаа үрлийн хэлбэртэй гарч ирсэн байли хайрцагт. Гэхдээ сул тал нь гэх юм бол үрлийн хэлбэртэй за тэгээ ингээд нэг наранд тавьчих юм бол хайлчдаг байсан байна л да. Тэгээд ийм үйлдвэрлэж байгаа газраас нь за одоо ингэ хайлаад хахаар аюу хэцүү байна. Яах вэ гэд. Тэгээд дараа нь ампултайгаар гаргасан одоо ийм шигтэй ампултайгаар гаргаад. Гэтэл нөгөө ампултай гаргаад үйлдвэрлэлээ гаргасан чинь нөгөөх маань хагараад исэн аюу амархан. Тэгээд за ампултай ерөөсө болохгүй юм байна. Дахиад шинчилъя гэд. Ингээд за одоо бидний ууж байгаа ийм шилтэйгээр худалдаалагдаж эхэлсэн. Вакус маань өөрөө найруулгандаа болохоор таурин буюу одоо амин хүчил, кофеин, за витамин B, чихэр гэх мэтчлэг агуулдаг. За тэгээд уг бүтээгдэхүүнийг бол тунгаа чаяг гэх эмийн компани гаргаж ирсэн байгаа. Тэгээ 1960 оны үед бол энэ тунгаа чаяг гэдэг компани ер нь баг дампуурлын ирмэгт өгсөн. Өөрсдөө болохоор ер нь эмийн бүтээгдэхүүн борлуулдаг. Гэхдээ тэр нь уламжлалт Солонгос юм ардын эмчилгээний бүтээгдэхүүн борлуулдаг байсан юм байна л да. Тэгээ дайны дараа Солонгост маш олон төрлийн эм хил дамнаж орж ирдэг болсон. За тэгээд яг дотоод ийм ардын уламжлалт ийм зарагдхаа болоод за тэгээ энэ компаниг удирдахжсэн хүний том хүү болох одоо Кан Шинхүү гэдэг хүн за аавтайгаа ярьж байгаа ерөөс ингээд бүтээгдэхүүн юмнууд маань зарагдхаа болчлоо цаашдаа шин төрлийн бүтээгдэхүүн зарья гэд. За тэгээд Таиланд, Филиппин одоо Сингапур руу аялсан өөрөө аялаад ингээд цаашдаа юу зарах вэ те компани хэрхэн хөлдөр нь эргэж босгох вэ гэд. Тэгээд тэгсэн чинь тухайн үед энэ Таиланд, Филиппин, Сингапурт энэ энержи дринкүүд аяух алдартай байсан юм байна л да. Одоо нойр сэрэгтэй ядаргаа тайлах юм дринкүүд. Тэгээд за ерөөсөө л одоо ийм төрлийн бүтээгдэхүүнийг Солонгост анх борлуулж эхэлье гэд. Тэгээ гаргасан нь энэ вакус буюу одоо шингэн төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж эхэлсэн. За тэгээд тухайн үед хэрхэн яаж борлуулдаг байсан бэ гэхээр яг Солонгост ийм хууль өгдөг байсан юм байна л да. Хэрхэн одоо бүтээгдэхүүнийг яаж сурталчилсан тэрэн дээр нь одоо жишээлбэл энийг уугаад ингээд одоо хараагүй хүн хараа орно ч гэдэг юм үү тэглээ гэхэд нэг юм хэлэхээргүй тийм заалт бол байдгүй байсан. Тэгээд тухайн үед яаж сурталчилж вакусаа зардаг байсан бэ гэхээр ядаргаа тайлан за элэгний
элэгний үйл ажиллагааг дэмжин за тэгээд элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх тамир тэнхээ нэмэх цуснд агуулгадж байгаа холестериныг бууруулна гэж насанд хүрэгчдийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ сэг батг бас гарахаас сэргийлнэ гэж байгаа. За хэрвээ тухайн үед ч юм бол нөгөө Солонгост чинь юу байдаг гэсэн шүү дээ. Нүүрс биш ямар тач Йонтан кас байдаг гэсэн шүү дээ. Тэрүүгээр гаалаад үлээ. Тэнгүүд угаартах тохиол бас их байд юм аа л да тий. Угаартахад бас айгуу сайн гэх мэтчлэн айгуу олон төрлөөр ингэ суудчилдаг. Тэнгүүд солонгосчууд хөөх одоо ийм олон төрлийн сая дурдсан тий. Насан туршид өвчнөөс хүртэл урьдчилан сэргийлнэ гэж зардаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс энийг уувал баг бүх асуудал шийдэгдэх юм байна гэж маш их уудаг байсан юм байна. Ер нь Солонгост хэрглэж байгаа бүтээгдэхүүн бүр ингээд судлаад үзэх юм бол цаана мэдээж юм амжилтын түүх гэдэг юм анх оруулж ирж исэн одоо тэгээд унж босчихсан ийм түүхүүд бол бүгдэн дээр нь байх юм байлээ. Тэгээд түрүү хэлсэн бас бусад одоо Тайланд гэдэг ингээ орнуудад ийм энержи дэринг те энэ бол Солонгост маш их зохицсон юм санагцсан. Ягаад гэвэл солонгосчууд ч ер нь ажил хийдгээрээ ажиллах сурхаараа гэдэг юм ингээд нэг маш их цагийг зарцуулдаг гэдгээрээ одоо өөрсдөө тийм онцлогтой арт хүмүүс те. Тэнгүүт яг тэр ядарсан хүмүүс зориулаад сурагчтан зориулж байгаа эсвэл үйлдвэрийн ажилтнууд гээд 60 он гэдэг бол ялангуяа одоо аж үйлдвэрлэл хөгжөөд ингэж явсан үе байгаа. Тэгээ Баксыг мэдээж амжилтанд хүрэхэд бол тэгж оруулж ирээд сурчлагыг бол маш сайн хийсэн гэж байгаа. Телевиз, радио одоо дамжуулж болох сонин сэтгүүл бүхэл зүйлээр сурталчлаад дээр нь болохоор энэ бас энэ одоо тархахад нөлөө үзүүлсэн зүйл болохоор нэр гэж бас хэлж байгаа тийм. Үн дээр болохоор Кан Шинуугаар нэлээд юм алдартай юм брэндүүдийн нэрийг өгж ирсэн ийм хүн байдаг юм байна. Бакс нь өөрөө болохоор бас нэгэн төрлийн бурхны нэр гэж байгаа тийм. Тэгээ энэ нэрийг болохоор энэ Кан Шинуу гэдэг хүн бол өгсөн. Тэр энэ хүн бас Hyundai-гийн Avanti гэдэг машины загвар за бусад нэлээд олон алдартай брэндүүдийн Orange гэл тийм. Урансын гэдэг л нэг иймэрхүү газруудын одоо бүтээгдэхүүнүүд нэрийг өгжсэн учраас энэ алдартай өнөр өгүүлээд энэ бас хүмүүс цээжлэхэд амархан ийм байдал бас байсан юм байна. За тэгээ Ромын домогт гардаг архины бурхан юм байна л да. Тэгээд Бакус гэдэг нэртэй энэ нэрнээс нь гаралтайгаар за ерөөсөө архинаас элхийг хамгаалъя гэсэн ийм утгатайгаар л энэ нэрийг гаргаж ирсэн. Одоо тэгтээ нэр яалтчгүй ингээл чихэнд айгу хоногшсон байгаа шүү дээ. Сурталчилгаа ч гэсэн маш сайн явуулсан. За тэгээ хүмүүс сурталчилгаа их явуулсан. За анхандаа бол зөвхөн ажил хийдэг те хүмүүс ингээ уух боломжтой байсан бас үлдээ хичээлдээ шалгалтанд бэлтэж байгаа сурагчид дуун, хүүхэд дуун, хөгшин настай хүн бие өвдөхөд дуун гэх мэтчлэн бүх хүмүүс уух боломжтой юм бүтээгдэхүүн бол зарагдаж эхэлсэн байгаа. За тэгээд бас шин соёл гарч ирсэн. Нэг нэгэндээ вакуус биелэлдэг те. Одоо ч гэсэн тийм соёл идэх Солонгост жоохон ингээл өвдгийн ч юм уу эсвэл удаан олзоогүй найзаа ирэх гэхээр бол вакуус ингээд худалдаж байгаа. Хүнд халамж тавьж байгаа мэдрэмжийг өгч чадхаар те. За тэгээ ингээд вакуусыг худалдаж эхэлсэн. За тухайн үед бол маш өндөр ашиг олсон байгаа. За би бас үндээс нь дурдъя. За жишээлбэл 1969 он 1.8 тэрбум болж исэн юм байна л да. Вакуусыг худалдаалж байгаа энэ компани маань. Тэгээ 1977 он 14.2 болж нэмэгдсэн. За тэгээд 1991 он 79.9 тэрбум. За 1993 онд болохоор ингээд маш сайн хэд дахин 4 дахин нуглагдаж 4 биш 42 дахин нуглагдаж ингэж зарагддаг болсон байд юм байна. Тэгээ амжилтын түүх нь бол ингэж сайн явж байгаад бас мэдээж өрсөлдөгч гэдэг юм унж босох үед бол гардаг байгаа. Тэгэхээр Баксын хувьд болохоор онцлогын эмийн сангуудаараас худалдаалагддаг байсан бол одоо том өрсөлдөгч нь Vita 500 гэдэг тийм энэ бол гарч ирээд энгийн дэлгүүрүүдээр одоо витамины холцтой юм ундаа гэж нэрээр гарч ирээд тэгэхээр хүмүүс бол илүү хэрэглэхтэй одоо дэлгүүрээс худалдаж авах ч гэсэн өөрсөнд нь хамаагүй амар. Тэгээд 80-90 оны үе гэх юм бол ер нь хүмүүст витамин одоо сайн уух хэрэгтэй, тэжээллэг хоол хүнс одоо хүнсний ногоо хэрэглэх хэрэгтэй гэдэг иймэрхүү зүйл одоо өглөө болгон нэвтрүүлгээр гардаг юм бол энэ нь болохоор тэр Vita 500 гэдэг иймэрхүү бүтээгдэхүүн илүү сайн чанартай борлуулалтад бол нөлөөлсөн гэж байгаа. За дээр нь гэх юм бол одоо энержи дринк тэгээ Red Bull гэл иймэрхүү бусад бүтээгдэхүүнүүд гарч ирээд дэлхийд дахин сайн харахад энэ нь болохоор бас өрсөлдөөн гэдэг юм энэ талаараа ялангуяа тэр Red Bull-ийн хувьд болохоор залуу хүмүүс зориулсан тэр имижийг болохоор өөрсөндөө авсан байдаг. Тэгээд Солонгосын бас бусад ийм брэндүүд гэсэн тэрийг мэдрээд дэлхийд харахад ангууд нь бас амжиж өөр бүтээгдэхүүнүүд бол гаргасан гэж байгаа тийм. За тэгээд Vita 500 чинь нэр яалтчгүй нүдэн дагуу тусдагтай юм шаргал өнгөтэй. Метроны буудлын тэр явж байгаа нэг машин нөгөө юу кигэнд тийм бол зөндөө байж байдаг шүү дээ. Зоосгээд авчдаг. За солонгосчууд ч өөрсдөө бит хоёр нэвтрүүлгийн нэлээл олон ярьсан. Аминдаа хайртай хүмүүсээ гэдэг. 80-90 оны үеэс эхлээд ер нь витамин уух юм бүр соёл болцсон. Тэгээ өдөрт ингээл байнга витамин одоо нэвтрүүлгээр ч гэсэн өглөөний нэвтрүүлгээр ч гэсэн өдөр болгон витамин C уух чинь аягүй сайн штэ биеийн сайн гэл. Тэгэл бүгдээрээ витамин аягүй хэрэгэлдэг болсон. Тэгээ энийг ч гэсэн
тийм Vita 500 гэх компаниас гаргаж байгаа компаниас нь ажиглаад за ер нь витаминыг ч гэсэн ингэж шингэн хэлбэрт оруулаад зарах юм бол ерөөсөө амжилт болох юм байна гэх. Тэгээд хамгийн анх бол 2001 онд гэхэд 5.3 тэрбум болж исэн бол 2008 онд 97.3 тэрбум энэ зөнгөж витаминыг зараад олсон ошиг орлого олсон байт юм байна. Тэгээд Вакус болохоор сая хэлжсэн эмийн санд нөгөө эмийн бүтээгдэхүүн гэдэг үдлээсээ эмийн сандал борлуулагддаг. Энэ харин Vita 500 ч юм болохоор дэлгүүрт хүртэл зарагддаг. Тэгэхээр чи хүмүүс эмийн сандал бол өвдөхөөр л им авах гэж ордон. Тэрнээс биш дэлгүүрт бол өдөр болгон им авах гэж үйлчлүүлж байгаа ш. Тэгэхээр дэлгүүрт орж ин Vita 500 худалдаж авдаг учраас маш том өрсөлдөгч бол Вакустай ингээд зэрэгцэж гарч ирсэн байгаа ш. Тийм эмийн салбарын гэсэн өөрөөсөө нөгөө Вакус авах гэж хүмүүс орж ирээ им борлуулагддаг гэдэг юм уу. Тийм болохоор бас шууд дэлгүүр рүү зарахыг бол зөвшөөрөхгүй. Ер нь бол нэлээд хугацааг үзсэн юм байлээ. Төгсгөлд нь болохоор одоо Red Bull ч юм уу тий. Одоо Energy дэрийн дээр нь Vacus 2-ыг бас тэр хорцын нэг харьцуулсан ийм зүйлс харагдчихсан. Тавар ингээд одоо хүний биед тий хэрэгтэй тэр амин зүйлүүд гэдэг юм уу. Тэр нь болохоор Vacus одоо 2000 мг байдаг. Red Bull бол 1000 мг байдаг юм байна л да. Caffeine нь болохоор 30 мг байхад нөгөө юунд нь Red Bull-д нь болохоор 62.5 мг байдгаа гэсэн нэг ийм судалгааг бол төгсгөлтнөөс харьцуулж харуулж лээ л дээ. Нэг иймэрхүү бол бүтцэн бол бас байдаг юм байна. Таврын өөрөө болохоор хүний булчин одоо тэр илэг хамгаалагч гэдэг юм уу тэр тал руу бас нэг төрлийн амин хүчил юм шиг байна тийм. За тэгээд Вакусны түүхийг бас ер нь та бүхэн маань сайн ойлгож мэдэж авсан болов өдөр тутамдаа хэрэглэдэг. За тэгээд солонгосчууд ч нөгөө сайн хэлсэндээ бэлэглээл нэг нэгэндээ бэлгэлдэг. Бид нар ч гэсэндээ Монголд болохоор хизээ орж ирсэн сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ Вакус гэдэг нэр бол би юус бага ухаасаа л Вакус айгуу хуудаг. Манай өвөөд ч баг байнга л хамаатан гэл Вакус өгчдөг. Тэгэл аавд өгсөн Вакуснаас солгоогоор тэнийг уучлаа гэдэг жоохон хөхөд ууж болохгүй гэл тэгэл амтнаа айгуу гоё Вакус их уудаг байсан. Тэгээ одоо яг бодохоор ингээ түүхийг нь судлах юм бол бас айгуу сонирхолтой. За тэгээ амжилтанд хүрэх гэж гэсэн 1961 оноос хойш гэдэг чинь маш олон жилийн ийм бас түүхтэй ийм бүтээгдэхүүн байдаг юм байна. За тэгээ Вакусны түүхтэй өнөөдөр бас та бүхнийг танилцууллаа. За тэгэхээр манай хариулагч маань цаг хүүе гэд бүр хэлчихсэн. За тэгэхээр нэвтрүүлэг өндөрлөх цаг маань болсон байна. Бид хоёртай хамт байсан бүх сонсогч нартай маш их баярлалаа. За ингээд маргааш өдрийн Дэлхийн монголчууд нэвтрүүлгээрээ эргэн уулзлаа. Түр баяртай оройг сайхан өнгөрүүлээрэй. За түр баяртай. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна.